Зохилогдсон Эрхэнбаярын Баттарж. Хос мөнгөн сийлбэр. Өгүүлэг. Алс сумын 90 жилийн ойн наадам эд дундаа. Хол ойроос ирсэн уугуул суугуул түмэн олон наадмын дэнжийг чимэн цэцэг хуар мэд хүрээлжээ. Хүчит бүхэн барилдааны 3-ын давааны ам авсан байдлыг танилцуулъя хэмээн бүх тайлбарлагчийн баригл хоолой хүнгэнэж хүн бүрийн анхаарлыг татан байлаа. Их ойн баяр наадмын түрүү бүхийн бай болох туулах чадвар сайтай гялгар хард хэрэг өнөөдөр миний эзэн тодорноо гэх шиг нарны гэрэлд нүдэг эл болон тугны баруунтайд дүүхийн. Сүүлийн үеийн наадам тэр дундаа нутаг нугын тэгш ойд улс аймгийн том цолтнууд эрен дээрээ байгаа идэр заан харцгууд хүртэл ирэх боломжоор чихэлдэн барилдаж сумын бяцхан стадионыг дүүргэн архайлдаг болсон цаг хойно. Сумын зан сунтгийн унган нутгийнхаа ойд задглаж цолоон дуудуулах мөрөөдөл нь эрэмбтэй бөхчүүдийн эрхэнд замхран алдан сүүмэлзэнэ. Залуудаа хөрш сумдаас ногт ганцгалан ирсэн бардам ирсэд энэ нутагч нь бас бөхтөө юм шүү гэдгийг сануулan барилдаж сүүлийн бүтэн 10-нд нутгийн өвгдийн сэтгэлийг гонсойлгоогүй хүчтэн билээ. Альж хөлд алдалж суун, дамжиж цацна, тахимдж хөөн, залгаад ихэм тахимгээд гарын үзүүрийн барилдаан сайтай. Зүүн талдаа дархан хутгадаг, наадаг хөлмөхтэй уран сайхан барилдаантай шуугуулж барилддаг сумандаа дархалсан заан. Итгэл алдаж үзээгүй дархан заанаараа бахархаж нутгийн зарим өвгчүүл энэ маань улсад нэг хүч үтсэн бол бас ч хоосонгүй байсан байхаа хэмээн хоорондоо хөөрөлдөн мантхар цагаан ман ганган судалт гартаам зөрүүлэн хөөргөлцөг байна. Хүчит бүхийн барилдааны 3-ын даваанд улсын томчууд 2 давсан залуу хөгчүүдээс эсвэл арай нас ахисан сумын цолтнуудаас амлсаар сунтаг заан хөрш сумын эд жагсаж байгаа 20 гаруйхан настай залуу заантай тунаж үлдэвэ. Бараг үе мултрах шахуу өөрөөсөө 10 насаар дүү хурд тесрэлт сайтай чацаар хав илүү заантай тунсанд нутгийн дэмжигчд бөхөөн дээдэлдэг түмэн олон дээлийнхээ захыг чивчиртэл мушгин суугаа нь дамжиггүй. Бөхийн асарт багтаж ядан байсан улс аймгийн алдар цалтангууд сумын наадмын зүлэг ногоон дэвжээнэ дэвн дэвсээр гарч алтан соёмбот тугныхаа өмнө шавцгаах нь сүртэй гэж юхв. Нэг харахад дүн өвлийн говьд эзэн суудаг орсон буур. Нөгөө харахад хангайн хярд тошсон хар тарлан сарлагын бухч юм уу гэлтэй. Томчууд ам бүхтэйгээ удаж төдөлгүй давцгааж нутгийн дэвжээг чимэн ард олны нүд хужирлан дэвцхээх нь бас сайхан. 3-ын даваа баг үдийн нартай хамт шувтарч тунааны 2 заан хэрж зогссон сарлаг Монголын бух алил тунж үлдлээ. Залуу заан хурдаар илүрхэж суйлж нэг тахимдж нэг хөөхд сунтаг заан сурц туршлаг харуулan дагуулж тохой алгадах тосгуулж хавирчих гээд шууд лавхан явчихж чадахгүй л байлаа. Хариу мэх харалгүй л явдаг хангал нас юмсан. Хаачч харин хашир монд юм гэж хэмээн ах зааны дотор бодогдно. Наранд борлож бор гэхээсээ хар гэхэд илүү зохирох хүзүү сэрвэний хий зайгүй биетээ бий болсон сэнжигнээс барьцаолоход залуу заанд тунж бэрх байлаа. Наадамчин олны дунд ганган ногоон тоорцогтой цэнхэр торгон дээлтэй өмнөх өдрөөс л өөрийн талтай харцаар шагнаад байгаа өнөө цэмцгэр бүсгүй унвал дэмий шүү гэх шиг дэгдэлзэн зогсно. Харин сунтаг зааны тухай нутгийнхан заа маань одоо нэг хань жилтэй болмоор юм да. Нас нь явчихлаа да. Залуудаа нэг хол нутгийн сайхан бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болоод бүтээгүй юм гинлээ. Энэ сайхан бүхэн удам тасрах учиргүй юмсан да. Гэх зэргээр
ярьдаг билээ. Сумын зан сунтаг суун тусаад босоход сувраг хайрхан сугдаад босгох гэсэн мэт өндөлцөн. Хоёр бүх элэг ус сэнжгэн дээрээс барилдахаар болж залуу заан сэлгэж суугаад дархан зүүн талд нь хонгодож хөөхөд сунтаг заан хонгодуулсан хөлөөрөө ганцхан тосгуулж хавраад дороо хийчихв. Давж явсан газар хашир зааны хариу мэхэнд орж далаараа тавилсан тул дараа жилийн наадмаар л даага нэхэхээс өөр аргагүй болов. Ойн наадам олны хөл дарагдаж нутгийн удирдлагууд залуу халуунаас хөдөлмөр зүтглийн төрдөө үнэлүүлсэн настан буурлууд хоймрын асарт тухалжээ. Дөрвийн давааны нугараа тодорч арслан заанууд асрын өмнө гарч элэг үсээн чангалан дөрвийн давааны дараа тавын даваанд чухам хэнийг авах тухайгаа л бодцгооно. Энэ даваанд зүүнний магнайд гарсан харж яваа улсын арслантай сунтаг заан эренбэрээ учраа тааран барилдаж зүүн талдаа халд сутхан шийдсэн мэхээр давсан юм. Унган нутгийнхаа наадамд олон жил төрүүлсэн заан нь урамтай сайхан барилдаж шөвгийн 8-д улсын том цолтнуудын дунд ганцаар үлдэн тавын даваанд босхийг харсан наадамчин түмний сэтгэл уйг дүүрэн байгаа нь ил байв. Гэтэл чухам хүний л зам болсон хойно ихэнх наадамчид нутгийн заанаа төрүүлдэггүй маа гэхэд их шөвгт зогсож байхыг харчихвал сайхнаа гэсэн нууцхан бодлыг тээцгээн. Хүчит бүхийн барилдааны тавын даваанд зүүнний магнайд гарсан Монгол улсын зан хүдрийн цолыг аймгийн цолчин засвал сайн цог дуудахад бэлэн болжээ. Бүрэн эрхтэй Монгол улсын ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 101 жилийн Улбайн сумуусан байгуулагдсны түүхэн яруу алдарт 90 жилийн их баяр цэнгэл наадмын хүчтэй бүхэн зүүн талын тэргүү магнайд Монгол улсын залуу зан хүдрээ мандалн дэвх мандам бадрах машууга хэмшигтэй өргөн их цолом дуудуулагч өнудан жилийн баясгалантай бахтам гарамгай баатар зоригт бат суурт үнэн хүчит үнэхэрийн гайхамшигтэй олон түмэн наадамчдын хан дундаас хүч чадлаараа ганцхаарн шалгарч шандас шөрмөс хүч чадлан бүрдэн төрсөн энэ их өргөн баяр цэнгэл наадмын түгээмэл жавхлан бүрдүүлэгч түмнээс төгөлдөр харшгүй хүчит идэр залуу улсын зан хүдрээ хэмээн цолчин засвуулын дуу цангинаж залуу зааны сүр барааг ард түмний нүд багтан харж байлаа. Нутгийн ойд зорин ирсэн заан хүдэр нуурын усны долгио адил намб тань аргагүй дэвсээр 8 бөхөө магнайлан гарах нь сунтаг зааны залуу насыг санагдуулан байгааг бүхэд хайртай нутгийн өвгөд хоорондоо ярилцсан шагшин байлаа. Ойн барилдааны бай онгоц шиг хар машин зааны нүдний үзүүрт хугасхан тусахад өмнө нь ирж өрсөн сумын зан сунтаг баруун талд нь нэг тойрч суугаад буцлаа. Хүдэр заан хөөж эхэллээ. Барьц олж авах санаатай ухс хийж 15 ширээстэй зодгны сэнжгэн дээрээс атгаад алдав. Сунтаг заанч тойрч нэг ухарч нэг үдсээр хоёр бүх барилц чавлаггүй нэлээн удаж энэ наадамд идэр заантай хамгийн удаан барилдсан бөхөр одоогийн байдлаар сумын зан сунтаг тодроод байлаа. Удалгүй хоёр бүх зүүн талаараа хав золгов. Хүдэр заан хүч төрөн сугдаж тахимдаад буцахад нутгийн олон уул галдан ханарч сунтаг заантай цуг өөртөө нь барилдаж буй мэт санагдлаа.
Энэ наадамд ирэхийн өмнө ээжийнх нь хэлсэн үг гинт бодогдов. Миний хүү аавынхаа нутагт очиж барилдах нь. Соврог хайрхан ч сайхан хангаа шүү. Хүүгийн минь од хямар өөдөө байж аавынх нь нутгийн уул ус хүүг минь түшнэ гэж хэлээд духан дээр нь үнэрлсэн билээ. Сунтаг заан олон жил барилдсан сурц туршлагаараа баруун зүүн талд нь ээлжлэн дохиод буцна. Хоёр бүх талбай голлохоор алхах зур хүдэр заан засуулаа дуудаж малгайнасаа нэг адис авах шиг болоод буцаагаад өгчглөө. Тэгснээ сунтаг зааны зүг очиж хэсэг зур ярилцлаа. Бас нэг зүйл харуулад өгөөд байх шиг. Сунтаг заанч гайхсан атлаа баярлсан янзтай хэсэг харж зогссноо. Хүдрийг татаж нэг үнэрлжгээд элвүсэн тайлаад тахиман өгчөв. Үзэгчд юу болох нь энэ вэ? Заам маань үзээд алдахгүй дээ. Үнэхээр л барахгүй гэдгээ мэдэрсэн байхаа. Аргагүй дээ. Үе хол мултарсан бөхчүүд юм да. Гэцгэн шуугиллаа. Хүдэр заан алсад дуняартах соврох хайрхны ориглыг нэг харснаа. Хөлстэй хүрлгэр царайнда мишэл тодруулан дэвэн дэвсээр туг тойрч явна. Наадамчин олон нэг хэсэг гайхан нам болсноо сунтаг зааныг нэг харж, хүдэр зааныг нэг харж дор бүрнээ янз бүрийн таамаг дэвшүүлсээр байлаа. Гэхдээ сумын наадам тэр дундаа их ойн жилдээ сайн барилдан шөвгт үлдсэн заанаа бахархсан харцаар мялаах нутгийн буурлуудын магнай тэнгэр. Сунтаг зааныг хүрэн торгон зодгон ороон суухад та яагаад тахимаа өгчих вэ гэж хажуунаас хэн нэгэн асуухад зүгээр нутагтаа ирсэн бүхийн залгамж халаа давлгүй яах вэ хэмээн хээгүйхэн өгүүллээ. Идэр залуу заан хүч ухаан хослуулсаар нэвт явн төрүүлж гялгар хар тэрэгний эзэн болов. Алтан хөрсөн дээр нь хөл дорн тэнцсэн ариун уснаас нь цангаа тайлан умдаалсан унган нутгийнхан наадам нар хуртай дуу хууртай сайхан болж тэр дундаа энэ жилийн бүхийн барилдаан хэн хүний сэтгэлд хоногших түүх болон үлдсэн. Сунтаг заан гэрийнхээ хойморт завлин суугаад малгайныхаа урд чихэн дотроос Монгол бүхийн дүрстэй хос мөнгөн сэлбрээ гарган ирж хараад ингэж та хоёр минь буцаад нийллээ. Монгол бүхийн залгамж халаа тасрах учиргүй хэмээн хэлээд инээмсэглэснэм хоймрын авдар дээр бурхны өмнө заллаа. Уншсан Эрхэнбаярын Бат орж 2025 оны 10 дугаар сар